Сайн байцгаана уу сонсогчдоо. Номын жор подкастын хамгийн анхны дугаар сонсогч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар та утга зохиол судлаач, яруу найрагч Баяраг урьж оролцуулж байгаа юм аа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэнд сонсож байгаа сонсогчдод бас өдрийн мэнд хүргэе. Ойрд ямар ажил төлөвлөж байна, ямар ажил хийж байна, нэлээд завгүйг өгöd байгаа. Сурагтай. Тэгээ завгүй хүнийг бас цаг гаргаж ирсэн бас баяртай байна. Тийм их ажилтай хүнийг сайн ажиллаж байгаа гэвэл тагсан. Ажиллаж болох талтай. Гэхдээ тэр нь хоёр талтай шүү дээ. Аа. Юу хурд муутай чадваргуудын их ажил дарагдаад байна уу? Эсвэл нөгөө аахгүй нохоо булуугарна гэдэг шиг байна уу? Эсвэл үнэхээр сайн болохоор их ажил дарагдаад байна гэдэг чи хоёр талтай байхгүй юу? Аа. Тэр өнөөдөр бид хоёр зохиолч, яруу найрагч, орчуулагч, дашин оюун чимэг хичээн одоо Тэнгэрийн цаг болоогүй гэж цагаан тоожийн тухай хөөрөлтий гэж ингэж сонгож авсан. За хоёулаа зохиолчийн тухай уншигчтай бас танилцуулъя. Ер нь дашин оюун чимэг бол одоо манай 90-ад оноос хойш уран зохиолын бас томоохон төлөвлөлүүдийн нэг л дээ. Ялангуяа сүүлийн 10 жилд Монголын уран зохиолд 12 жилд сүүлийн нэг үеийн турш бол манай уран зохиол үнэхээр жинтэй их хөдөлмөрлөж байгаа орчуулагчийн хувьд ч одоо сэхэтэн хүний хувьд ч зохиолчийн хувьд ч танигдж гарчиж байгаа юм зохиолч шүү дээ. Тэгээ 1990-ад оны мөнгөн үе гэж одоо хүмүүс ярьд юм да. Одоо нэг 100 гаруй жигдхэн бичсэн 100 гаруй тийм их яруу найрагчдын үе. Одоо сэтгэлгээний эрх чөлөө 1990-ад оны сэтгэлгээний эрх чөлөөний одоо тэр арчилсан хувьсгалын дараах тэр нөхцөл байдал дээр тэр хаосын дээр яруу найргийн их том хүчтэй давлгаа гарч ирсний дотор одоо маш тодор бичигддэг ийм дуу хоолойнуудын нэг юм байна. Дашин оюун чимэг гэдэг бол. 1999 онд гаргасан харанхуйн дуулал гэдэг төвөр нь бол 90-ад оныхны дунд их алдартай. Ер нь бол хувь хүний хувьд одоо угсаа гаруул гэвэл одоо цас дуулсан орон гэдэг юм да. Дуут ховдын дуут сумын хүн. Ховдын дуут бол бас зохиолч төрүүлдгээрээ ялангуяа эрчтэй хүчтэй яруу найрагч төрүүлдгээрээ их алдартай. Дуутаас бол их 3 том яруу найрагч төрсөн. Одоо 2 зохиолч төрсөн. Ер нь олон хүн бий. Гэхдээ ер нь хамгийн одоо хүмүүст хүрсэн нөлөө бүхий уран бүтээлч гэвэл одоо Даваа сүрэнгийн чин зориг гэж жүжигний зохиол судлаач, жүжигний зохиолч хүн байна. Яруу найрагч хүн. Энэ бол 1980-ад онд одоо Монголын уран зохиол бас нэлээд тод дуу хоолойнд нэг байсан. Одоо ч гэсэн байгаа юм зохиолч. Дараа нь бол одоо Хөөдөөгийн Эрдэнэтбаатар гэж яруу найрагч байна. Одоо Уран хаан дууч гэдэг яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэтбаатар гэсэн байна. Энэ бол бас дуудсан хүмүүс. За тэгээд дашин оюун чимэг бай. Гэт ингээд тэр нэг Уран хаан уус тэр цас дуулсан дундаас төрж гарсан ийм хүн. Тэгээ ер нь эрхцүүч хүн шүү дээ. Тэгээд Мөсийн хуулийн ангийг дүүргээд сүүлд нь 95 онд одоо Сүхбаатарын Батмөнх яруу найрагч учруудын даш болбор гэсэн хүмүүсийн одоо байгуулсан Жамин гаруйн нэрмжит дорн техникийн ухааны дээд сургууль гэдэг сургуулийг төгссөн. Ийм л одоо юу албан ёсны намтран гэвэл одоо дашин оюун чимэг гэж зохиолчийн намтрал бол ийм. Тэгээд Жамин гаруйн сургууль гэдэг нь бас нэг тийм үе байгаад байгаа. Тэр нь юу гэхээр 1990-ад оны одоо манай сэтгэлгээнд нэлээд одоо жин дарж эхэлж байгаа, жин дарж байгаа олон уран бүтээлчдийн сургуулийг төгссөн. Учир нь яагаад гэвэл нөгөө яруу найрагч даш болбор Сүхбаатарын Батмөнх гэх мэтийн томоохон сэхэтнүүд одоо Төвдөж Ламсрынгийн Хүрлбаатар гэдэг ч юм уу те одоо Шанж Мэтвийн Гаадан бугай ч юм уу те Монголын том соёнгийн гэрүүлэгчдийг тэнд ажилуулж энэ хүүхдүүд баг ингээд уран бүтээлийн лаборатори хийсэн байхгүй. Тэндээс ч одоо бүр улс төрч хүртэл төрсэн байгаа одоо нийтлэлж Баатар хоёрыг уянгаа ч юм уу те. За тэгээд одоо мөн дашин оюун чимэг одоо зохиолч Номын чимэд Бат хоёрыг одоо төв судлаач Нэм очир яруу найрагч Имүүжин гэдэг. Одоо яг 90-ад оны үед энэ Жамин гаруйн сургуулийн төгсөгчд бол бас лидер л дээ. Ерөнхийдөө тий. Нөгөө талд нь байсан нөгөө Алааны Эрдэнэ очир Баярхүүгийн Чорлоо гэх мэт одоо багшийн дээдийн Лавсрунгай шавнар энэ Жамин гаруй талд нь бол Даш улуурын шавнар гэсэн юм. Ерөнхийдөө яавал 90-ад оны яруу найраг уран зохиолын бас нэг том өнгө төрхүүдийн нэг нь тэрэн дундаас төрсэн хүн шүү дээ. Ер нь гаруул гэх юм л тий. Миний хөрнөл зохиол тэр дунд армаа мэж болсон шалтгаан нь бол бэр хөрөхгүй байсан учраас орчуулгаараа орсон юм. Орчуулга хийж эхэлсэн
юм а гэж. Тэгээ бэр суухын тулд нэг ясандаа орчуулга хийж эхэлсэн байна гэж. Орчуулгын тухай та нэг судлаач хүний хувьд үгээ хэлвэл юу одоо орчуулгын ч би сүйдтэй зөв цаад их мэгтэй тулгууж хараагүй л дээ. Ерөнхийдөө юу байхгүй юу? Энэ хүний ч орчуулгын анхны бүтээл нь Оросын мөнгөн үеийн яруу найрагчд одоо акмеистүүд хвчлэн байдаг л да. Мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгчд болох одоо Блок, Ахматова, Цветаева энтрийн одоо Монгол дээр хамгийн дэлгэрэнгүй орчуулгуудын нэг хийсэн. За мөнгөн үеийн яруу найргийн хамгийн дэлгэрэнгүй орчуулгыг бол одоо Химч одоо Соднонгойхоо их сургуулийн багш хийсэн байдаг. Тэгээд тэр хүний дараа орох хуц ур орчуулгын тэр ур хийцийн хувьд бол тэр хүнээс илүү гарах хуц ягаад гэвэл энэ яруу найрагч учраас их тийж мэдэрч доктортой орчуулсан 2003 оны бүтээл гарсан байдаг. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө Дашин Оюун гэдэг хүн чинь 90-ад оныхын дундаа их алдартай яруу найрагч гэдэг. Тэгээ хойч яг үе одоо тэр 2000-ад оны үед уран зохиол сонирхож эхэлсэн манай одооны 30 гаруй настай залуучуудын дунд бол ерөнхийдөө их тийм танил биш. Одоо яруу найрагч аюур заны нөгөө Монголын сонгомол яруу найраг гэдэг ном дотор ганц улаан навч тийм дээр хөөрч газар алгад унахт нь гараараа нүрээ дарж тэсгэлгүй гашуунаар чиний тухай бодлоо гэдэг нэг юм зурвасгаан шүлгэн байд. Жишээлбэл тэр шүлгээс нэг цаашлаагүй энэ их сонин яруу найрагчаа гэж бас тийг бодж ярилцдаг. Хаана юу хийж явд юм бол доо гэдэг. Цуурайд үдий байсан л да. Ер нь бол харанхуй дууллыг жолж уншсан хүмүүс их цөөхөн байсан. Гэтэл тэр хүмүүс нэг өдөр ирээд бөмбөгдсөж эхэлсэн л дээ. Яасан гэхээр 2007 онд байхаа Монголд хүрэлцэж ирээд 6 ном нээсэн санагч 7 ном жилөө 6 цэнхэр гэдэг хөх дэвтэргээ хэвлэлийн газар байгуулагч байна. Энд бол одоо Дашин Оюун Жим гэдэг орчуулагч байгаа юм байна. Номын Жим тэгээд одоо Даяар Монгол гэж сонин гаргадаг байсан. Тэрийгээр алдартай шүү дээ. Тийм одоо тийм сэтгүүлч зохиолч хүн ажиллаж байгаа юм байна. Гэрүүл юм байна. Америкаас ирсэн юм байна гэсэн одоо ийм юу өвсөн тавьсан гал шиг одоо цуу яриа одоо манай уран зохиолын хүрээнд уран зохиол талархан дэмжигчдийн дунд одоо гүүж тий яруу найрагч Батхойгийн тэр одоо тэр номын нээлтэнд очицгоо маш чухал ном нээгч байна гэх мэтэр одоо залуучуудад одоо суртал гуулга явуулж одоо бид нар тэр номын нээлтэн дээр нүгээрээ олноороо очиж сонирхож харж исэн. Тэр үед бол Дашин Оюун Жим бол Америкт 10 жил гаруй амьдарчаад ирсэн. Америкт байхдаа одоо хэл сурахын тулд сая таны хэлдгээр хөрөлн зохиол бичих бэр суухын тулд орчуулсан нэг 7 ном 6 номж байна. Нээсэн. Тэр бол үнэхээр юу болсон л доо. Тесрэлт болсон. Энэ үед бол нөгөө аюур занугайн 10 хар цуврал ерөн гарцсан. Тэгээд ер нь л одооны орчуулгын уран зохиолын тесрэлт яваад шүү дээ. Тэр яг ингээл эхлэх гэлээсэн үе тэрний бол эхний тесрэлтийг нь бол Дашин Оюун Жим хийсэн. Бүгдээрээ нэг хүний орчуулгатай гэж бодохоор бид нэр бишрээ л одоо. Ямар мундаг юм бэ одоо 10 жил тэнд байсан гэхдээ ингээд 5 6 ном орчуулж байгаа юм байх та. Тэгээ ажил төрөл хийгээгүй байх та гэж ярьж ирсэн. Тэр номнууд донд бол Милдред Паучийн салхины дотоод тал Оросын Бенедикт Ерефеевийн Москва Петушки ч юм уу те. Борхесийн зүүдний ном Картазарын тоглоом дуслаг алдартай өгүүлгийн төвөр арманууд байсан. Ялангуяа орчуулгын чанарын хувьд одоо Милдред Паучийн салхины дотоод тал одоо энэ Ерефеевийн Москва Петушки арман хоёр бол үнэхээр манай орчуулгын түүхэнд бас тодор үнэлэгдэх тийм бүтээлүүд. Энэ Милдред Паучийн урдан загсны хайрсан бүрх дурлалын түүх гэдэг нэг ном гинэ өгүүлэг гэх юм уу да. Тэр нь одоо аюур зан гойн орчуулгаар гарцсан байсан санагч чинь. Тэгээд тэрний араас бол энэ салхины дотоод тод гарч ирснээр манай хүүрнэл зохиолын манай уншигчдын одоо их хэл дээр юм уншдаг одоо хүмүүс залуучуудад бол айхтар тийм сэтгэлгээний тийм юу авчирсан. Гайхшрал гэх юм уу, нүдэ тайлах гэх юм уу тийм авчирсан. Яаж энэ салхины дотоод тал шиг бичээд байна те гэж одоо постмодернизм гэдгийг чинь ойлгож эхэлж байгаа юм одоо хайшин ерөнхийдөө тийм л одоо уран бүтээлчийн намтар гэвэл одоо ингээл үүний дараагаас одоо хүүхдийн уран зохиолын өв санг уудалсан 140 гаруй ном байгаа шүү дээ энэ чинь Эрдэнсийн сан гэж цуврал тэгээд хамгийн сүүлийн даацтай бүтээл гэвэл Оройн ганц мод гээд арман за тэгээд энэ дунд чинь хэдэн онд ирлээ 2000 Тэнгэрийн цаг болоогүй юу? Тэнгэрийн цаг болоогүй 2006 он тий 6 онд одоо энэ Тэнгэрийн цаг болоогүй гэж тууж гарсан. За тэгээ 9 онд баха энэ 3 онд нөгөө шүлгүүдээ хэвлүүлэхэд нь харанхуйн дууллаа сэлбээд жишин 3 4 бүлгээр сэлбээд харанхуйн дуулал бол нэг бүлгэн л дээ. Очир дуулын бичгэл гэдэг. Өөрийнхөө одоо яруу найргийн одоо
шилмэл төврөө хэвлүүлсэн. Ийм одоо уран бүтээлийн намтартай. Зохиолч хүний намтар гэвэл одоо нэг хувийн амьдрал гэхээс илүү уран бүтээлийн намтар байдаг гэж юу яриул нэг ийм намтартай хүн. Тэрийн ярилцах байгаа Тэнгэрийн цаг болоогүй гэдэг туужаа 2006 онд Америкт байхдаа нэг орой цэвэрлэгээ хийж байхдаа багийнхаа нэг найз Од гэдэг найзад шүлэг ичгээс суугаад 2 өдөр дараалаад бичээд энэ туужаа дуусчихсан гэж. Ёстой сонсоогүй мэд би өөртөө нөгөө зохиол бүтээлийн талаар нэг ярьдаггүй л дээ. Ерөнхийдөө ер нь бол энэ чинь яаж бичсэн юм бэ? Ингээд бичсэн юмыг асуугаад байхаар нөгөө хүнд ч жоохон төвөгтэй байдаг. Чи болохоор сэтгүүлчин гэх юм уу? Өстой яг уншигчийн асуулт асуугаад хариулт авсан байна. Тэгээд тэнд байхдаа ерөөсөө тэгэл нэг 2 өдөр бичсэн юм байлээ. Гэхдээ өнөхөр нэрнээсээ ахуудаад их сонин тууж л да. Ойлоо одоо туужийнхаа гол агуулга руу туужаа үйл явдалтай агуулгаар нь зэрэгцүүлж ингэж уншигчтай бас танилцуулж ярих гэж бодчихлаа л да. Сумын төвд одоо 7 хоногт ганцхан удаа нэг юм шуудангийн унаа ирэхээс өөр ээлх болгохын ийм бөглөөд өндөр уулсаар хүрээлэгдсэн нэг ийм одоо суманд надад болтыг санагдсан гэж дуутынхан сумын төв тийм байдаг байлгүй гэж бодогддгийн. Би очиж үзээгүүл дууттол тийм. Тэгээд тэр нэг аглагын суурьнд Од гэдэг юм ихтэй гинт хөрчилдөг байхгүй. Хаанаас ч ирсэн юм. Тэр хаанаас ирсэн айгу тийм өөр үцээр идэр хилдэг штэ. Одоо тэр нөгөө шуудангийн унаанд суугаад. Баг юм чи аваар их өргөчлөө. Их өргөч юм чи аваараа гэснэ. Хажуугаас хажуу мөрнөөс халуу төгнөд яасан айхтар сайхан юм бэ гэл. Одоо тэр нь одоо нэг шунаг тачаал гэхээс илүү тийм бишрэх алмаарх гайх өнгөйстэй нэг амт. Одоо орж ирдэг штэ. Сумын имлэг рүү тэгээд тэр Од гэдэг нэртэй гайхалтай үзэгдэлтэй бүсгүй байсан. Одоо тэгээд тэр эмэгтэйг одоо ингээ гараад л одоо бүх хүн одоо үнэхээр тэр хүний гоо үзэгдэлтэй одоо ингээ ангайгаад алмаараад тий. Тэгэл тууж эхэлдэг шүү дээ тий. Одоо 2 хуваагаад ярих гэж бодоод байна л да гол туужаа. За. Од ирж байгаа, явж байгаа нэг юм 2 хэсгээр. Одоо сумын төвөөхөн Од ирсэн тэр цагаас эхлээд атааж өтөө бивэнтэйгээ өрсөлдөх үзэн ядах хүний нэг юм муушин чанар нь бүгд ингэж арилаад хамгийн ааштай тэр зохиолын гол дүрийн одоо тэр шаргаа гэдэг эмч хүртэл хахир ааштай хүн хүртэл зөөлрөөд өөрчлөгдөөд тэгээд тэр имлэгийн гадаа орой бүхэн сумаараа цуглаж ингэж дуу найр болдог. Тэгээд их сонин ирсэн явсан. Тэгтээ ирээд явсан үг нь ойлгомжгүй нэг юм үйл явц байгаа ш. Тэгэхээр эхлээд тэр ирж байгаа тэр үйл явц тэр зохиолын тэр гол дүрүүдэд нөлөөлж байгаа тэр өөрчилж байгаа өөрчлөгдөж байгаа тэр үйл явцын тухай зохиолын одоо энэ агуулгыг дүгнэж яривал яг эхний хэсгийн. За эхний хэсгийн би ярив. Төгсгөл хэсгийн чи ярьж. За тэгээ би дундуур нь ороо авчи. Эхлэхдээ би нэг тэр зохиомжийн юм анзаарсан. Одоо синопсис дэх чинь хоёроо товчлол явах чинь шүү дээ. Тэгэхээр синопсис дэх би болохоор ингэх дуртай л да. Нэг тийм гол объектыг нь сонгоод авчихдаг аахгүй. Тэр объект өөрөө онцлогтой. Зохиолч хизээч одоо тохиолдлоор объектыг сонгодог аахгүй. Өөрийнхөө зохиомжинд байж болох хамгийн боломжтой объектыг сонгодог байхгүй. Тэгсэн Густав Полобр бол өөрийнхөө нөгөө Мадам Бовари гээд Арманыхаа Йон Мил тосхныг гараараа зурсан шүү дээ. Бүх халаан зургийг нь одоо тэр нууц амргийн даа очдог байшин төдөн километр байх уу тосгоноос тий. Гэдэг шиг зохиолч хүн бол зохиомжийнхоо төвөөр объектыг сонгодог. За энэний гол объект бол имлэг баг. Сум байгаа юм. Нөгөө шагал гүр базар яруу нар чинь хэлдгээр шаглаа алхан хөөний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг гэдэг шиг нэг тийм сум байхгүй тийм шагаан тойром шиг сум тэгээд шаглаа алхан хөөний өнцөг шиг жижигхэн байшинд имлэг байдаг тэр имлэг чинь сумд шүү дээ имлэг сургууль гэдэг 2 гоё газар байдаг байхгүй нэг нь ирээдүйн тэнд сургууль шийдэгдэг нэгнийх нь өнгөрсөн одохгүй үхэл хагцлан тэр имлэгч шийдэгдэг тийм 2 газар байдаг сумынхан тэрээр орж гарч үзээгүй сургуулиар ороогүй эмнэлгээр ороогүй ямар ч бөглүү газрын ямар ч чавган соёлоо гэдэг тэрээр орцсон л байдаг. Өөрөөр хэлбэл сумын төвцийг нь эмнэлэг юм уу сургууль واخгүй захиргаа биш.
Захиргаа биш. Одоо болохоор манай сумын төвүүд болохоор худгийн дэр гэдэг бильярд болчиход байна. Мэдээлэл дамжих гол процессуудын нэг нь одоо хуучин нийгэм ер нь одоо ч тийм дээ имлэг байхгүй. Тэг бүх хүмүүс орж гардаг учраас. Амарх байранд нэгчүүд байж хахад хойдлынхан сэхэний өрөөндөө өгд явж идэг л тийм газар шүү дээ. Тэг эрс буцахын алтан заагд гулсан газарт сонгочж байгаа байхгүй. Тэнд од гинт гараад ирж байгаа. Их баригч шүү дээ тэгтээ. Гой цаана бэлэгдэл байгаад байгааз. Тэгээд тэр их баригч эмэгтэй тухайн их бариад байгаа процесс нэг сүттэй явахгүй. Эмнэлэг доторх процесс явахгүй. Тэр эмнэлгийг тойрсон хов жив тэр хүүхэн одоо хаанаас гараад ирвэ? Яасан сайхан эмэгтэй вэ? Бүр одоо нэг юм дурлдаггүй нутгийн нэлээд одоо дөл цогсон өвгөн хүртэл цонхоор ирж өлиөлөө гэж бичдэг тийм. Тэгээд бас нэг юм дурлаад байдаг нутгийн нэг бунжаа гэж чавганц бараг тэнд шинжлэх ухаанч болгонгоо теологч болгонгоо алдаг шүү дээ. Бүхэнтэй уулзаад энэ ямар учиртай юм болж байна, энэ яг яаж ийн гэж судлаад яваал тий. Тэгээд энэ туужийн зохиомжин доторх тэр нөгөө эргэлтүүд, плот поинтууд гэж ярьдیں۔ Одоо эргэлтийн цэгүүд нь нэг тийм сүйдтэй хурц биш байхгүй. Зүгээр тэр эмэгтэй ирсэн сумынхын тэргүүний тухай шагшин магтж байгаа. Тэр эмэгтэй бар ган гэж нэг дуурахгүй. Бараг яриа гарахгүй, контактлахгүй, хүмүүстэй бараг контактанд орохгүй. Тэрийг зүгээр займаг шиг мөлийгөл хараал те. Ингээ шинжээл байдаг. Тэр шинжиж байгаа тэр хүн болгон өөр өөрийн өнцгөөр шинжиж байгаа шаргаа эмч, тэр бунжаа чавганц те. Тэр хүн болгон ардаа нэг түүхтэй. Тэрийг ингээд тэр түүхүүдийг зүгээр л од дээр уулзуулчихж байгаа байхгүй. Ардаа нэг түүхтэй. Тэр олон түүхийн уулзуур дээр гоо сайхан байгаад байгаа. Тийм л зохиомжтой. Энэ хүн ирлээд тэгээд яадаг штэ. Одоо энийг одоо нэг аваад үлчихсэн сумандаа гэсэн. Одоо манай монголчуудын хэлдэг нэг яриа байдаг штэ. Хоёр л яриа байдаг штэ. Нэг нь нутгаас юм авчихсан. Эсвэл тэр нутагт нэг тийм гайгүй хөөхт ирэхээр энэ нутагт аваад үлчихсэн гэдэг нэг тийм яриа байдаг штэ. Хөдөөнийх юм бол сайн мэдэн дээ. Яг тэр яриа нь юу байхгүй? Айгүй амьдралтай. Тэр уран зохиолд ороод ирж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь шидэт реализмын гэмээр санаа штэ. Тэр од чинь бүр хаанаас гаад ирсэн гэмээр тий. Тэгээ энэ хоёр нь айгүй тийм зохицолтой бичигдсэн. Нэг нь амар тийм реалист байхад нөгөөх нь тийм сюрреалист санаа хоёр ингээд хоорондоо ингээд айгүй авчлалтай бичигдсэн зохиолчийн даваа тал байхгүй. Тэгээ энэ нь бас тийм надад их сонир санагддаг. Тэгээд аваад үлчивсэн гэж бодоод бас нэр дэвшигч гарч ирсэн. Тэгэн дээр одоо яруу найрагч сумын нэг яруу найрагч бол тэр хүүхэнд бол одоо сайхтар дурлаад одод унж тусан дурлаад одоо хинж дурладаг үлээ. За тэгээд нөгөө сумын даргын гадаад зураад ирдэг хүү. Тий. Гэх мэтийн хүмүүс одоо тэр хүнд одоо хамттай болж эхэлж байгаа. Гэтэл нөгөө хүн маань одоо нэг л өдөр олны захад зогсож исэн боролцоо гэж залуутай. Халуун алгаа атгалцаад одоо яруу найрагч хулангийнхаа хэлдгээр нэг хол яваад өгдөг хөөх. Ингээд уул руу явчихдаг лөө хамтдаа. Тий нэг юм. Тий. Нэгт 5 ямаа шүргэл саадаг нэг тийм гуйлгчин талдаа нөхөртэй тий. Боролцоо. Дулам гээд одоо ганц хүү нэг хүүхэдтэй. Тийм нэг залуутай. Тэр ямаа хариулахаас өөр юм баг мэдхээргүй тийм боргожуу хөдөөний нэг залуутай ингээд тэр хүүхэд ингээд яадаг. Хөтөлцөөд хос болоод олны нүднийг ангайлах чаяад тэр нөгөө яруу найрагч чинь байх нь яасан тэр сайхан гадаад сураад ирсэн залуу байх нь яасан аль нь хамттай хандраад л байсан гэтэл тэгдэггүй нэг тэр залууг дагаад ингээд явцдаг. За энэ бүхний цаана байгаа бэлгэдлийг дараа ярина л да. Чи цаашаа залгаад үйл явдлаа. Тэгээ. За. Тэгээд гол юм нь энэ одтой хамгийн ойр байсан хүн нь болохоор бадаа гэд хүмүүс тэр болгон үгээд одоо хараад анзаараад байдаггүй нэг юм бүрэг 10 жил байхдаа олны анхаарал нүд байдаггүй нэг юм одоо айлын их нэртэй ингэж их дотн найдалж ирсэн. Тэгээд яваад өгснийхэн дараа болж байгаа үйл явц байгаас шүү дээ. Одоо энэ сумын төв дээр өрнөж байгаа тэр сумынхны өрнөж байгаа үйл явц хаашаа явчихваа гэдэг. Тэр од гэдэг нь яваад өгсөн шүү дээ. Гэртхэн алгуулж ирсэн шиг гэртхэн дагаад ингээд яваад өгсөн. Тэгээд тэрнийхэн дараа яагаад яваад өгчөө гэдэг сумынхны нэг юм асуултанд хариулах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт шаргаа эмч жалуучтайгаа аймаг явдаг. Аймаг ороод тэр хүний нөөцийн дарагтаа уулзаад манай сум руу явуулсан тэр од гээд их баригчийн амтран хаана байна. Үзье гээд. Хаанхын ямар хүн байна гээд. Тэгээд тэр дарагтаа уулзсан чинь
тэм хүн огт явуулаагүй, тэм тушаал байхгүй. Танаас мууруу ингээд одоо их хол учраас тэр болгон хүн явах хүн олдохгүй байна. Тэгээд одоо л хүн явуулж чадаагүй нь уучлаарай гэдэг нэг юм. Яг л өмнө тэнгүүт нөгөө шалгамч он гайч эхэлдэг. Шоконд орж эхэлдэг. Энийг болж ийн гэдэг. Тэгсэн чинь бас нэг анкетын дунд нь мөнх хот гэдэг нэртэй эмчээр төгссөн нэг дүр гарч ирээд. Тэр дүрийн хойноос очсон чинь тэр бол од биш, тэр мөнх хот гэдэг нэртэй. Тэгээд өөр бас хүмүүстэй ингээд уулзаад од гэдэг одоо ямар ч хүн тухайн сумруу томилогдож яваагүй мэддэг. За тэрний хажуугаар овш гэдэг нэг гол дүр байгаа юм. Хамгийн анх одоо одыг хажуугаас халуун төнөд байна энэ их хөргчд бас жаваач гэж авчирдаг жолооч. Гол гэрч. 7 хоногийн бүтнийх өдөр бүхэн шоолон авчирдаг энэ хүн. Тэр хүн одыг явсан гэдгийг итгэхгүй одыг хайгаад бүр нэг юм сүлдээ бүр ингээд солиорхох юм болдгоо шүү дээ. Тий, од яваагүй, од байгаа, эсвэл зэрэгэлдээ сомруугаа, эсвэл аав ээжрийгээ явцсан гэдэг нэг юм шугам байгаад байгаа шүү дээ. Тэгээ тэрний хажуугаар Бужаа гэдэг тэр ирсэн. Бужаа гэдэг нэг юм самбаган байгаа юм. Хадам аав нь их тийм номтой мэрэгэн хүн байсан. Тэгээ тэрнээс хойш одоо тэр өөрөө бол тэр суманд тоогоочор ажилладаг. Тэтгэврт гарцсан. Тэгтээ тоогоочор ажилладаг. Тэгтээ үйл явдлын зангалаг олох дулам гээд ээжтэй нь очиж уулзаад боролцоогийн ээжтэй шүү дээ ямар боролцоогийн ээжтэй очиж уулзах гэж байгаа шалтгаан нь болохоор би өвдөж тэрхэх гэж ирлээ гээд тэр дулам гэдэг самган болохоор яадаг гэхээр олноос маш хол ганцаараа амьдэрдэг даяанч маягийн тэгээ ууланд их ойр амьдэрдэг боролцоогийн ээж тэгээд бие тэрхүүлэх гэж ирлээгээд Вансенбергийн хажууд ташаа сууж байхдаа ингэж ярьдаг шүү дээ. Боролцоог төрөхөд ямар нэгэн одоо онцгой шийдвэр гарсан уу гэж асуудаг. Тэгээд хэний хүүхдийн гэж асуудаг. Уулын чулуун билүү те? Тийм байхаа. Уулын чулууны хөө. Гэдгийг мэдээ сэтгэр ундаг. Яагаад тэгэхээр ядаж энгийн хүн ядаж энэ хажууд байгаа Вансенберг цэцгнээс аваад идсэн чинь би хүүхдээ болсон гэж хэлээсэ гэдэг юмыг дотроо бунжаа хөлөөжсэн аах. Гэтэл тийм болоогүй. Тэгэл гэрт нь ирээл одоо ингээл нэг юм хүүхдээ дээлэх гэж байгаа дээлийн материал юу нэгэл авдар савар онгочуулаад ямар нэг юм ингээд барих барьц олж авах гал ингээд хайгаад байгаа нэг юм үйл явц байгаа шүү дээ. Тэгээд хинэн ч олддог тий. Тэгтээ нэг юм үлдсэн байдаг одоос. Тэр бадаа тэр хоёр нэг хамт суудаг байсан горхиныхын хөвөөнд нэг юм хөхөнгийн цэцэг ургасан байдаг. Тэгэхээр тэр цэцэг 4 хоногийн дараа очиход байхгүй болсон байдаг. Яг од шиг. Тэгээ шаргаа эмчид бадаа юу хийсэн гэхээр битэрийн уулздаг байсан тэр газар юм цэцэг ургасан байна гэж хэлэхэд шаргаа эмчнийх нэг тийм үл тоосон байдалтай байснаа нэг л мэдхэд одоо өөрийн одоо сагингоор ингээ очсон. Тэгээ очихт нь яг тэр цэцэгнээс одын үнэр нэртжсэн гэж гардаг. Юу л явц ерөөдөө ингээд од тэр суманд ирсэн, тэр сумынхан бүгдээрээ их өөрчлөгдөөд өөр болоод одоо ховстуулна гэж ярих уу тийм. Нэг юм байдал транс байдал орсон юм шиг тийм. Үйл явц нь болохоор 5 сарын сүүлээр буюу зуны их цанд эхлээд зуны ядаг сард ингээ дуусж байгаа нэг үйл бас 3 сарын үйл явц байгаад байгаа юм тийм. Тууж байгаад байгаа юм. Тэгээд тэр хооронд л бүр нэг юм дүр байгаа байхгүй бас овштой хамт уулзаад ярилцсан нэг жолоочийн дүр танаас өмнө би очиход нэг юм тийм зүүдэлсэн гэж байгаа. Тийм гайхамшигтай үзэсгэлэнтэй бүсгүй ингэж миний танаас өмнө очиход миний зүүдэнд ирсэн гэж ярихад тэр овшийн тэр ууралж байгаа бодит байдал ч дээ гэж. Тий бодит байдал бодит хүний тэр бүрийн чи зүүд гэлээ гэж цагаад авмаар байсан ч твчээд уушдаа суугаа явддаг шүү дээ. Гэтэл наа чи бас хiyodсан аахгүй. Харин тий. Өөрөөр хэлбэл сумдаа яриа зүүдэлсэн юм шиг. Нөгөө бүрхэлд орсон годуулсан юм шиг тий. Гэтэл тэнд нь болохоор өөр хүн орж ирээ тий. Өөр хамаатал орж ирэнгүүт тэр зүгээр зүүднийхний хэсгээс застж яваа явцсан юм шиг тий. Ийм бас их сонин санаа тий. Тэгээд эн чинь ер нь манай Монгол үндэстэн чи их сонин үндэстэн шүү дээ. Нэг донгоо нутаг хошуу болгондоо өөр нэртэй заримдаа өөр зохиомж оруулахдаа ярьдаг. Одоо даригангад өөр нэг дом ярьж хахад яг тэрийг нь одоо энэ тухайд улан багшуулах гоё ярьдаг л та. Манай домог зөв судлаач. Өөрөөрийнхөө ярьдаг. Өөрийн хэлтэй тэр чинь та тий. Өөрийн хэл аялахтай нөгөө нутагтаа өөр ууландаа өөр ингээд холдож тархаа суудаг байсан болохоор хэл аялгын хүртэл их өөр, сэтгэлгээ нь хүртэл заримдаа их өөр байдаг. Тэр нэг анзаарагддаг л та. Тэгээ манай уран зохиолын бас олон талт
одоо ч хүртэл манай уран зохиол ингээд амь халуун байгаагийн шалтгаан үүндээ ч гэж магадгүй тий. Говьлтаагаас лодонгийн дүдүү ирээл тэр говьлтаан тэр хавийн уран хаануудынхаа тухай ярьж байхад хойд уулын уран хаагаас дашийн оюун чим ирээл бичиж явах жишээний тий. Хоёр адилхан уран хаа бараг гаралтай улсууд шүү дээ. Далхайг нор үед ус гэтэл хил найруулга бас хичнээн өөр байна тий. Энэ сонирхолтой байхгүй. Тий. Гэтэл даргаангаас ирсэн дашийн улбарын хил өөр. Даргаангийнхны хил нэг тийм ирэмгийн өртлөө тийм сайхан байхад халхуудын хил өөр. Халхууд ч дотроо өөр. Булганыхны ярианыг шүлэг бас нэг арай уянгалагч юм шиг тий. Баядуудын одоо зүсүү андуудын хил өөр бас өөр. Тий. Бүр нэг сумын гатал одоо ингээд нэг сумын дотроос одоо ингээд нэг хилнийхэн төсөөлөл харагдаад байгаа. Одоо Хөдөөг Эрдэнэбаатар Дашийн оюун чим хоёр ч юм уу шүлгийн амьсгаад чум төстэй байхгүй. Хөдөөг Эрдэнэбаатар илүү тийм цацаа цалгаатай тийм тунхаг шинжтэй тийм шүлгүүд их бичдэг бол Дашийн оюун чим гэлгүй тийм акмеист жоохон готрон гонгаистай пессимист яруу наригтай л да. Түүнээс биш цаад хилний нөгөө суур нь адилхан байгаа байхгүй. Тэгээ тэр нь эндээс үнэртдэг энэ дуужаас. Одоо энэ дуужийн төгсгөлийг уншиж гоо. Тэгээ. Оюуны суумит зулайтай зөвхөн сансрын салхи хүрнэж цас мөсөн хэвнэг дороо эрдэнсийн сан мэт олон гайхамшигт нууцыг агуулад хинэггүйхэн дүнхэлдэх уулсын дунд алга дарамхан зайд зуны цагт өвлийг хадгалан шүд хагташуулан цэлэлцэж өвлийн жаврдуур амссан амьтны дотрыг бүлээцүүлэхээр урин цаг мэт уур савсуулан угтдаг үдэш сарны тусгал дор оддын гэгийг толион дээр ойлгож болор туяасан харшилтан жингэлдэг шиг болоход үл мэдэг видэртэн байдаг өглөөд нарны тоосыг булхуулж аваад буцааж шидлэн гэрлэр наадахта бяцхан моргон өндөрсөх шиг болдог нэгэн цагт тэнгэрийн охин дээр нь тонгойн толдож суусан тэр жаахан газрын амийг хүмүүс эхлээд одын харз гэдэг байснаа сүүлд нь өнөөх нь сунжирсаар одон харз гэгдэх болсон бөгөөд хэрв оддын туяа толион дээр буухта ойн харшин гаргадаг болор жингнийг хүмүүн төрлөختөн ялган сонсдог болж гимэн тэнгэрийн охин газрын хүү хоёрын хайр дурлалын дүүхийг харз тэдэнд нар сарны хилээр өгүүлгэл байсан байхдаа хэмээсэн үүнийг 2006 оны 1-р сард ертөнцийн нөгөө бөөрөнд барин тавин бичгэлвэ. Тэгээ энэ ганцхан өгүүлбэр шүү дээ. Энэ шүү дээ. Би бол задлуудын нэг 3 параграф болгоод задлчин заяа. Тамир хөрөхгүй заяа. Гэтэ шүлэг өгөөд. Харин тий. Яг үлгэр шиг байгаа зү бүр энэ тийм байтал нөгөө гандэрсийн хот газрын хөрснөөс арчигдваа гэдэг нөгөө хахаа сүултээ хүүхд төрсний дараа маркизийн 100 жилийн ганц зардал яг ингэж төгсдөг шүү дээ. Ингээд гандэрсийн яагаад гэвэл 100 жил ганцаардах тавилантай хүний удам энэ хорвоо цаашд амьдрал үргэлжлүүлэх боломжгүй аваа хэмээсэн үүнийг молхигчээж акимбэр гэж ингээд төгсдөг дөө. Тэгээд ингээд төгсөж байгаа. Тэгэхээр одоо яг энэ саяны төгсгөлийг уншсанаар тэнгэрийн охин газрын хөө гэдэг. Энэ төгсгөлөөр ингээд хоёулаа үйл явдлаа яриад ойлгуулчихж байгаа гэж ойлгоод. Тэсааш үйл явдлыг задлж ярих хэрэг байна. Бараг шаардлагагүй гэж үзэж байна. Гэхдээ яг зүгээр нэг юм эд шидийн гэмээр нэг юм сан. Би уншигчид яриад байгаа шүү дээ. Зохиол байгаад байгаа шүү дээ. Одоо тэр тухай бол ярих хэрэгтэй тий. Тэр тухай бол ярих гэж бодоод байгаа юм. Өмнө үйл явдлын шугамыг бас хүмүүст ингээ яриад өгчхөр ч ямар бүлгийн цаг шүү дээ чинь бас нэг зохиолын борлуулалтын сөргөөр цаад базраа хоёроо өрчөнд айлуулаад өгцөө одоо унших шаардлагагүй нэг тийм тууж гээд бас тэгж болох юм бас зохиогч ирэхэ хүндтгэе тий. Энд чинь одоо тэгэхээр чинь номынхаа тухай яг туужийнхаа мөн чанарын тухай ярьсан дээр юм уу? Одоо жишээ яг ийм совин билгийн ийм зөм билгийн ийм тууж манай уран зохиолд ер нь ямар үеэс бий болсон юм. Энэ тухай нэг судлаач хүний үгийг бас уншиж сонсох хүсэж байгаа хэл та. Ер нь бол юу шүү дээ. Уран зохиолыг одоо хүний түүх чинь аль нь эртнийх вэ гэдгээр одоо уралддаг шүү дээ. Одоо ялангуяа энэ даяарчлалын үед те. Одоо хэн л одоо еврейчүүд маш их эртний үндэстэй юм. Мэдээж эртний грек одоо ведийн шаштрыг ütсэн энтгүүд бол үнэхээр эртний түүхтэй. Хятадууд ч гэсэн үнэхээр эртний түүхтэй те. Нарлын японууд ямар түүхтэй. Одоо тэгэл готууд, германчуудын өвөг те. Одоо тэгэл уран зохиолынхоо түүхийг, үүслийнхээ түүхийг аль болох уршаа шидчих гэж үзээд шүү дээ. Казахстанад хүртэл яаж ийнү те. Тэгэхээр чинь Монгол бол яагарахгүй одоо эртний түүхтэй үндэстэй. Манай зохиолч буян заяа гин хийснийг гоё юу гэдэг гаргалгаа байдаг. Тэр нь уран зохиол өвөг эртний маш эртний уран зохиол гэдгийг бол нэг зүйлээр шалгаж болно. Энэ гэхдээ аман зохиолыг онцлж байх. Гэтэ би буян заяа зохиолчийн номноос уншсан. Буян заяа зохиолч ийм ном бичсэн шүү дээ. Юу Монголын уран зохиолын товч түүх Чулуун судраас
одоо ямар судар гэхлээ бурхны судар хүртэл гэдэг тийм нийт тодтолтой юм эртний түүхийн уран зохиолын түүхийн тийм хэлбэрчилсэн түүх хийсэн. За тэр түүхэнд Буянзайхан гаргасан аргумент бол ертөнцийн үүслийн домог гэдэг бол уран зохиолын нэг томоохон хэмжүүр юм аа. Энэ ертөнцийн үүслийг одоо чи нар яаж үүсв, салхи яаж үүсв, од яаж үүсв, газар дэлхий яаж үүсв гэдгийг тайлбарлсан тийм тэр домог цор ганц өвөрмөц домог тухайн хэлэн дээр байна гэдэг тухайн хэр эртний сэтгэлээ хэр эртний зүйл вэ гэдгийг нотолж байгаа. Жишээл эртний грекийн домог доторх тэр Гея, Уран хоёр ч юм уу одоо манай домог дотор нөгөө нар сар хэрхэн үүссэн тухай хичнээн сайхан домогуд байдаг. Жишээлбэл эрхийн мэргийн домог юм мэдэн шүү дээ. Энэ бол ертөнцийн үүслийн домог байхгүй. Энэ дээр гэрэлдэг ш наран хэрхэн байна вэ гэдэг шиг Тэгэхээр манай уран зохиол бол одоо мянганаас цаашаа хэдэн мянган жилийн түүхтэй өвөг эртний уран зохиол гэж ойлгож болно. Үүний бол одоо хамгийн цогцлбор одоо хамгийн сайхан цомнол нь бол Монголын нус товч байна. Түүн дотор совин бэлэг байгаа шүү дээ. Совин бэлгийн тэр гарах наран сарны заагаар шар нохоо мэд шарвалзан орж ирээд миний хөвлийг хэлэх үед дор би амирлах хөлгөө. Гэт одоо Бодончир Монхгийн 3 ах дүү одоо тэрнээс эхлээд совин бэлэг эхэлнэ. Тэр одоо тэр байгальд далай тэнгисийн гатлан ирсэн бүртчон одоо тэр нөгөө нэг 3 нүүдлийн газрыг ганц нүдэрээ хараад байгаа тэр одоо циклоп урах уу тэр дуугаас охор ингээл совин бэлгэнээс то хангалттай их бий совин бэлгийн материал. Тэгээд тэр ваатарлаг туйс дан хөрөл мөрлийг одоо оруулаад одоо ярих юм бол манай совин бэлгийн уламжилт бол маш дэлгэрэнгүй том. Үүнийг ч одоо судлаач одоо Дашнамбын Галбаатар өөрийн Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд гэдэг ном дотор одоо өрн дахинд байдаг сэтгэлгээний абстракт урсгалууд одоо тэр символизм байна уу, сюрреализм байна уу, социализм байна уу бүгд манай уран зохиолын элемент хэлбэрээр байсан юм аа гэдэг үргэлж тайлбарласан байгаа шүү дээ. За тэгээд тийм өвдөө. За орчин үеийн хүрэн зохиол дээр бол үүнийг хүчтэй тесэлж гаргаж ирсэн одоо хит хитэн хүмүүс бий. Одоо хамгийн эхлээд одоо Дашторжийн Ацгдоржийн харанхуй гаднаас л эхлэн штэ. Харанхуй гадны тухай одоо тэр тайллууд Ина гэдэг охин юу юм? Харанхуй гад гэж яг юу яриад байна Энэ өөрөө совин бэлэг. Тэгэл цаашаа Эрдэнэгуайн тэр одоо совин бэлгийн чанартай гаргалгаанууд усан цэрэнгийн тэр ус шиг зэнгэр доторх гаргалгаанууд ингээл хөгжсөөр явсан. Гэхдээ Монголд бол совин бэлгийн тэр мөн чанараар их хүчтэй бичсэн нэг 2 зохиолч 80-аад онд гарч ирсэн. Нэг нь бол одоо нохойн хэвдэг туужийг бүтээсэн, хөнгөрөөс жүжиг бичсэн, альбан жүжиг бичсэн одоо бүгднгээс нэг тийм метафор совин бэлэг гарч хангалдаг. Тийм зохиолч бол одоо энэ Пүрвжавын баяр сайхан гэж. Одоо Пүрвжавын баяр сайхан гэдэг одоо сайхан зохиолч байлаа шүү дээ. Монголын зохиолчдын эвлийг өдөрчижсэн. Монголын радиогийн бодлогыг шилжилтийн үед тодорхойлж исэн. Дахиад шилжилтийн үед одоо нэг 90-ад оныхан 80-70-80-ад оныхан болоод 90-ад оныхны хоорондох зөрчил энийг намжааж одоо уран зохиолдох нэг үе бие биенээ хүлээн зөвшөөрөлцөх юмыг маш ухаалгаар зохион байгуулсан. Том зохиолчийн зангаргаар зохион байгуулсан хүн шүү дээ. Пүрвжавын баяр сайхан бол. Тэр хүний туужууд. За бас совин бэлгийн жинхэнэ одоо мастер одоо Монгол дээрх маш амжилттай мастер бол одоо хин одоо энэ үед амьдарч байгаа сонгодог мастер бол одоо Доржзовдын инх холдог зохиолч байна. Тэр хүний Фанан Соёо гэдэг хоёр тууж бол үнэхээр үзэгдэл байсан. 80-ад оны сүүлч 90-ад оны ихэнх үед бол Монголын уран зохиол харангад хэлсэн л дээ. Тэгээд тэр зохиолч маань өөрөө одоо Америк руу явсанаас хойш тэр совин бэлгээр бас их бичсэнгүй. Өөрчлөлтүүд өгүүлэх талдаа дагнаа явчлаа тэгш нэг сархи сүрхий тууж бас бичсэнгүй л санагддаг надаа. Ялангуяа тэр Соёо туужийн тэр хэллэг, Соёо туужийн тэр онгодлог байдал одоо надад энэ очиртуулын бичгэлийг санагдуулдаг байхгүй. Тэрэнд нөлөөлөл бий. Ер нь бол Монгол улсын их сургуулийн утга зохиолын дугуйлан дээр би одоо 2008 онд оюутан байсан. Тэгэхэд Дашиоинчимгаа ирчээд эд одоо бужигнуулж ирсэн нөгөө 6 ном нь гараад одоо энэ Тэнгэрийн цаг болоогүй гараад өргөн хэлэлцүүлгийн холигчим тодорч ирсэн үед манай их сургуулийн дугуйлан дээр ирж уулзалт хийхэд хэлжсэн Доржзовын холдын тухай бас онцгой Америк цуг байхдаа очиж үзэл бодлоос хуваалцж байсан бол тэр бол үнэхээр бас миний хүндэтгдэг зохиолч гэж өөрөө хэлжсэн шүү. Тэгээд бас энэ бол одоо нөгөө өмнөх үеийн дараа үеийн ингэж сэтгэлгээний хувьд ингэж одоо уллаж өгдөг. Одоо ингэ энийг сайхан соёлолтой. За тэгээ энэний одоо юу ааг амсгаа жоохон татраад 95 оноос 2000-аад оны ихэнх хүртэл нэлийн татарсан. Тэр үед бол одоо
нэг л том үйл явдал болсон гэж боддгийг манай хүүрэн зохиолд. Тэр бол одоо аюур зангой бичиж эхэлсэн хүүрэн зохиолоор. Тийм. За тэгээ 90-ад оныхан бол эхнээсээ нэг 30 давцгаад одоо жишээлбэл одоо аюур замны армаанууд, илв зэрэглээ гэх мэт армаанууд бичиж эхэлсэн. За тэгээд одоо дурлалгүй ертөнцийн биелүүлсэн ч юм уу гарсан. Тэгээд Буян Заяагийн одоо улаан шууны жиргээ гэх мэт 90-ад оныхан бичиж эхэлсэн байхгүй. Тэр бичиж эхэлсний нэгэн дээр бол оюун чимийн гисгэ гэдэгсэж тууж ив. Гисгэ гэдэгсэд юунаас гарч ирсэн бэ гэхээр одоо нөгөө Монголын 5 том компани нийлсэн санагч чинь Монгол уралдаан бас тийм шилдэг номын уралдаан гэдэг үлүүдээ тэгээд чих тавиал харцгааж исэн. Тэр уралдаан их өндөр шагналын сантай болоод тэнд одоо бол 80-ад оны маш том одоо сонгодог зохиолч Дарминбат хоёрын Мементог бүтээх үү гэдэг одоо тууж одоо биш метарома төрүүлээд одоо оюун чимгийн одоо тэр гисгэ гэдэгсэд за мөн одоо Нацагтур Жимбадамжоо гэдэг бас авиастик зохиолж байгаа 90-ад оны тий Дайсико гэдэг арман ч юм уу тий ямар нэг 876 билүү тий за тэгэл одоо урайхаа гон зүуд ба улаан нулимс за гихмитийн 5 6 ном гарсан санагч чинь тий тэрэн дунд оюун чимэг хөрөн зохиолоор орж ирсэн л дээ туужаараа энэ гисгэ гэдэгсдээс одоо дараа нь одоо энэ олон юм орчин усны дараа бол энэ тэнгэрийн цаг болоог руу орж байгаа юм. Тэнгэрийн цаг руу орж ирэх гэж яасан удаас нэг 10 метр ч шиг боллоо. Тэгэхээр уламжлалын тухай яриа л да хөө тийм. Зүгээр. Одоо сонсогчдод бас юм сайхан таймтай мэдээлэл авна гэдэг бас сайхан олзолтой олзурах хэрэгтэй. Тэгээд тэнгэрийн цаг болоогүй бол яг үнэхээр тэр совин бэлэг дотор нь бий. Энэ бол одоо нэг шидэт реализм гэх юм уу, сюрреализмын тэр элементүүд хангалттай бий. Ерөнхий зохиолын дотоод агуулга бол одоо их энгийн штэ. Одоо цөөхөн үйл явдалд одоо харагдаад явждаг. Тэгэхээр бол одоо би бол нэг л юмыг анзаарч ирсэн. Анх уншид энэ юусоо яруу найрагчийн авьяас нэг тийм хүүрэн зохиолынх нь улд дэвсгэр болж өгч байна. Тий. Энд чи өөрөө тийм их тийм харьгаа гэдэг нь одоо ширүүн догшин гэмээр юм одоо нэг тийм иршүүд их уламжлалт тийм баг цор ганц тийм үн чанартай байхгүй наши оюун чимгийн яруу найраг одоо яг одоо хүмүүст их ойлгомжтой байх үүднээс лувсанд орж үлзий төгс гэж яруу найрагч байдаг да одоо алдартай. Үлзий төгс яруу найрагч чинь яг эсрэг хөлбөр хатуу хөлбөр гэсэн. Эсрэг нь. Үлзий төгсийг одоо бол тунгалаг устай зөөрлөх юм бол энэ хүн бол тунгалаг хүмүүс. Тийм үн чанартай шүлэгтэй байхгүй. Тий. Тэгээд энэ нэвчт 95 он бичсэн шүлэг байгаа юм. Чи сая нэг шүлэг бас бичлээ гээд энэ дотор ч тийм онгодлог юм байдаг. Тэр яруу найргийн аим байхгүй. Дор зовдын хол зохиолч манай оюутнуудад хэлэхдээ ирж нэг лекц уншихтаа хэлсэн л дээ. Тэр нэг соёо туужийн нэг нилээн тийм юутай хэсэг байдیں۔ Тэр нэг суманд тэр муу нохой гээд гол дүрн ингээд нэг балгарч байгаа тухайн нэлээд тийм онгодтой тийм ирчилсэн бичлэг байдаг байхгүй. Тэр бол туужийн нэг 30-аад гоо. Түүнийг бол нэг шөнийн дотор хоссон. Гоо мэдрэлгөө суугаад нэг шөнийн дотор хосцсон гэх. Тэгээд тэр бол миний туужийн аим гэдэг байхгүй. Яг тэрний шиг 2 шөнө бичсэн гэж хэлсэн чи. Тэгэхээр энэ яруу найргийн мөн чанар байгаа. Тий. Сая бол жишээл би төгсгөлийг уншаад шүлгэл байлаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дотор бас нэг тийм үр хөврөл байгаад байгаа юм. Олон амьтны хүслийг булааж харааг баясгахаар орчлон дээр тэр од чимээгүй ирж буусан орог саарл өвсөд үр зураа шивнэлдэж одон тэр шүүдрийн мөнгөлөгт гэлбэрч асгана гэл. Таны давхаад л өнгөрөх тэр морин замтай хөдөөд тасарсан навч буудлаа оллгүй эргэлдэх голын тохойд та бидний өөрсдөө ч үл мэдэх хүчийн гуниг тайлж танил бус гариг иргсэн гэлж буугаад мордсон. Энэ туужийн тухай санагдаж байна ч юм. Тийм ээ. Энэ туужийн тий. Энэ гэхдээ хэдэн оны гэж 95 оны 1 сарын 15-нд бичсэн гэдэг чинь зохиолоос бүтэн үеийн өмнө буюу 11 жилийн өмнө бичсэн. Энэ шүлгийн амьсгаа энэ дотор байгаад байгаа. Сансрын гэгшин багтсан хэдийч сүв салтах нь үгүй. Сажлуулж эсвэл галгуулж газрын олон мөр мөрөөрөө сайхан залуугийн сайхан нүдл гэж эндүүрсэн минь үнэнч. Сац би ганцаар өнчин нулимстай хийж үлдсэ. Уралдсан байгаа байхгүй. Энэ бол тэр бууж ирсэн од нь бол юу байхгүй юу? Эрэгтэй хүн байгааз. Гэтэл тууж дотор бол эмэгтэй хүн байдаг л да. Гэхдээ энэ бол дотор нь байсан нэг яруу мэдээлэл, яруу найргийн үр хөврөлийн тууж дээр сэтэрч задарсан юм шиг надад санагддаг. Тий. Тэгэхээр энэ бол нэг юм тал байна. Хоёрт
яруу найргийн одоо тэр авиас нь бол түлхэж өгдөг. Үнэхээр түлхэж өгдөг. Хөрөн зохиол дээр бол Дашаа Оюунжмын давуу тал нь тэр юм байна. Юун дээр ч гэсэн эхэлдэг шүү дээ. Тэр оройн ганц мод арманы эхлэл бол бас шүлэг шиг гэж заалцгүй заавахцаа онгодтой. Айхтар онгодтой завсаргүй бичсэн харагддаг. За тэгээ энэ юу бол ингээд арманы байгууламжийн хувьд энгийн зүгээр л сонгодог арманы байгууламж харагдаж байгаа. Тэгсэн мөртлөө дотор нь хэд хэдэн элемент байгаа. Нэгдүгээр тэр соён бэлэг сюрреализм элемент байснаа дотор нь дандаа аман түүх домгууд байгаа юм. Одоо бодвол тэр нэг нутаг орчмынхын дуут орчмын юм уран хайнуудын донд хилцэгддэг нэг тэр домгуудаар жиргэлээстэй. Хувь хүний аман түүх явж байгаа тэр бунжаач аван цугун тийм хүндээ. За шагаа юмжийн хүндээ гээл ингээл тэр нэг хүн ингээл зориул тэр хэнийг ирж харснаа нөгөө тийш салаалаад нөгөө хүний хэд үхийг ярьснаа дахиад дууруулж ирээд нөгөө юутагаа харах од гээд нөгөө хүүхэнтэйгээ гол дүртэйгээ харгалдуулаад тий тэгснэг энд эргэцүүлээ л тий энэ их тийм юм юутай харахад их жижигхэн ингээд шүжгэнтэл нэг өгүүлэг шиг уншигтаад нэг амиар уншигтаад дуусч байгаа тууж юм шиг мөртлөө дотроо ийм агуулгын тэлэлт энэ ихтэй тий энэ бол одоо бас юу шүү чадвар гэж надад санагддаг шүү энэ мөн чанар нь өгч боддог тий. Энэ оюун агчийн ярилцлага их цөөхөн юм аа. Их нам гүн амьдрахын өөрөө тэгээд өчигдөр би гэрт начлаа. Дайлвал сайхан суулаа. За. Хоёр арман доосгаа тавилчилж. Ер нь их цаа чин зожигдуу амьдэрдэг. Яг одоо тэгээд нөгөө яг зохиолчийнхоо сонгодог амьдрал руу шилжсэн гэж ойлгодог. Задруучин залгаад бас цагийг алаад байх нэг тийм хүсэл бас байхгүй. Ягаад гэвэл бас тэр нь цаанаа ажил яг хийж байгаа болохоор гэж боддгийн завс тийм шүү. Тэгээд оройн гац модныхаа 2 дугаар дэвтрийг Норгой гашин романтай хамт хэвлэлжүүлчихсэн. Норгой. За. Тэгээд 2 том роман л одоо удахгүй хэд хоногийн дараа нээлттэй ихэндээ. Хэд хоногийн дараа юу? 14 хоногийн дараа баг нээлттэй их юм уу? За. Гоё мэдээ. Тэгээд уншигчтай нь бас сайхан шин мэдээ байх тийм ээ. Тийм байх. Тийм. Тэгээд оройн ганц модны хоёрыг бас хүмүүс бас их хүлээжсэн баха тийм сайхан. Тийм. Оройн ганц суучин төгсөөгүй л дээ. Тэнд бас асуудлууд их бий шүү. Та сэлэндийнхээ араас явсан уу гэсэн явсаан л гэж байна. Тэгээд ямарчсан гарах юм шиг байна. Зохиолчийн үзэл баримтлалууд яг энэ зохиол дээр яг тусгал олоод байгааг би энэ жоохон анзаараад байна. Зохиол бол бодит амьдралын тусгал. Хөрөн зохиол гэдэг яруу найргаас ямагт хол дээд чатны урлаг гэж. За. Хүн ухаан орно гэж нэг юм байдгийн би 23 даа ухаан орсон гэж. За. Тэгээд 27 тагаас хойш шилвчгээ байжчихсан гэж. Тэгэхээр хүрэн зохиол руу орсон нэг юм шалтгаанууд байгаад байгаа юм л да. Би нэгэнд судлаач хүнийгээр авчирсан олон зүйл асуумаар гэхдээ уншигчид хэрэгтэй, сонсогчд маань хэрэгтэй зүйлийг асууя гэж бодоод байна л да. Тэгэхээр энэ уран зохиол уншлаа гэд уншигчид миний амьдрал ямар хэрэгтэй юм гэдэг нэг юм жоохон буруу ойлголт байгаад гэсэн нийгэмдэр. Энэ асуултанд аюу гэж хариулах уу? Ер нь бол энэ Дашаа Оюунжмын юм дээр явъя дөхөө. Суурин дээр явчих. Бас нэг санаа орхигдсон юм байна. Яагаад гэвэл Дашаа Оюунжм бол миний уран зохиолын нэг томоохон хэсэг юм. Миний хувьд бүтээсэн уран зохиол гэдэг нэг идеал байна шүү дээ. Өөр хэдийний хувьд өөр уран зохиол гэж болно шүү дээ. Уран зохиол гэдэг зүйл бол одоо юу юм да? Хувь ганц зүйлийг те цор ганц зүйлийг одоо мэдрэх их том боломж. Тэг заавал одоо цор ганц зүйлийг юу нь яаж мэдэрдэм болоо гэж бодоод үзэхээр дахин давтах төшөө зүйл шүү дээ. Одоо жишээлбэл бит хоёрын урд байгаа энэ хар микрофон бол мэдээж Yamaha маш олныг л үйлдвэрлэсэн байна. ертөнцийн хаан ихтэй таарч л таараа. Тий. Уран зохиол гэдэг зүйл өөрөө их тийм одоо хүний тарих шиг тийм олон давхраатай зүйл л дээ. Одоо хүний сэтгэлгээний хэв маяг гиг одоо ингээд одоо юу шиг харъя гэвэл одоо Францууд профиль гэдэг. Юу профиль гэдэг. Юу модыг ингээд тайрцыг зүсчээд хажуугаас нь харахад модны насжилт харагддаг шүү дээ. Тэрэн шиг тэр модны бүр мод судлаач одоо нэг хүн байдгийг одоо манай химэлээ судлаач манай сургууль дээр байгаа. Тэр модны тэр түүхээс хэдийд Монголд их төмөртэй болсон хэдийд гантай байсныг тодорхойлж болно гэж ярьдаг байхгүй. Тэрнтэй адилхан тэр модны цагираг шиг хүний сэтгэлгээний хэлбэрийг харах боломж бол юу байхгүй. Уран зохиол байхгүй.
одоо хүмүүсийн сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байсан байна те. Баатарлаг туйсын үеийн сэтгхүү, тэр эртний грекийн номгийн сэтгхүү, одоо тэгэл харанхуй дууны сэтгхүү гэтэл яг одоо манай тэр нэг өөрчлөн байгуулалтын үеийн тэр хүний сэтгхүү бол тэр одоо Норвегийн TJ-ээр одоо саяны ярьдаг тэр соёо тууч ч юм уу эднэрс харагддаг. 2000-аад оны манай уран зохиолын сэтгэлгээний хэв маяг, ер нь Монгол хүний сэтгэлгээний хэв маяг, хамгийн одоо бүтээл сэтгэлгээний хэв маяг нь бол Дашин оюун чимээ Тэнгэрийн цаг болгоос харагдана. Жишээл энэ чинь одоо наана тийм олон янзын тэр хүн таашаал өгөхүйц үгийн урлагийн олон сайхан тийм илб жилб те арга барил ингээ харагдаж байгаа ч гэсэн цаанаа бас нэг эмзэглэл харагдаад байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг манай нийгэм одоо нэг соёлцсон юм шиг, нэг соёлж өгөөч юм шиг те, нэг гийж хөгжөөж байгаа юм шиг, балган дорой тойдж байгаа юм шиг нэг юм эргэлзээтэй байдал байна шүү дээ. Нэг сүүлийн 10 гаруй жил те бид нар урагшлаач байгаа юм шиг, улам хурдан хоошоо алгаарч байгаа юм шиг. Яг энэ эмзэглэл энэ зохиол туссан. Тэр Тэнгэрийн цаг болоогүй гэдэг энэ үгэндээ бас тийм эмзэглэл туссан. Авиас бол эмзэглэл гэж Донорын намдахгүй өгөөдөг шүү дээ. Тэгээ ер нь энэ Дашин оюун чим гэдэг хүний ямар эмзэглэлээс энэ зохиол ургаа гарч байгаа гэхээр одоо эх орн руугаа очих гэж байгаа те. Эх орноо тэр алсын тэр нүдээр ширтэж штэ, тэр нэг тийм сэтгэгч, зохиолч, сэтгүүлч те. Тэрнийг тэр нүдээр эх орноо харж агаад тэрнээс туссан эмзэглэл бол энэ зохиолын гол дүр болсон тэр од гэж эмхтэй. Тэр эмхтэй бараг цаг үеэсээ төрүүлээд ирсэн юм шиг те. Бид одоо нэг тийм их хуурмаг, нэг ховж ивийн байдалтай, бивнийхээ улыг шагаасан байдалтай ч юм уу те. Нэг юм эргэн шээгүй. Нэг юм бүдүүлгдүү байдалтай байгаа нэг тийм эмгэнэлтэй л те. Одоо ч гэсэн энэ чанар анзаарч шүү дээ. Гэтэл бид ийм бивнийгээ эвтэй найртай те. Яг одоо жам ёсороо ингээд яагаад бивнээ гай болохгүй амьдарч болохгүй байгаа юм бэ гэсэн нэг тийм бачуурл эмзэглэл шүү дээ. Ирэх чөлөө бидэнд байгаа мөртлөө бид нар өөрсдөө дөнгө сэтгэлгээний дөнгөтэй амьдраач байгаа юм биш үсттэй. Тэ? Яагаад тэр олон дундаас тэр нэг тэмээчин шийдэр ямаачин хүүхдтэй тэр сайхан тэнгэр ойхон явчихж байгаа юм. Тэр нэг 5 ямаа шөргөлсаасан тэр хүүтэй тэр ямар учиртай. Тэр магадгүй өөрөөрөө байсан биш үсттэй. Тэр сумд ганцхан өөрөөрөө байсан хүнийг тэр Тэнгэрийн охин олж харсан биш үсттэй. Хүнд гай болгүй шиг амьдраад болоод байгаа хүн. Тэр юм биш үсттэй. Гэж бодоход те хүргэн. Ийм нэг эмзэглэл байгаа. Гэхдээ энэ бол одоо байцааны хальс шиг байцаг гаднаас хайсаа голд нь хүрнэ гэдэг шиг те. Тэр энэ зохиолын олон утгын давхар метафорын ердөө нэгэнтэй. Тэг яг ийм эмзэглэл бол бас юун дотор бий. Жишээ нь Инголтын соёо туучд бий. Яг одоо тэр нь бол айдас гэж ингээл дахь өөрөө хэлээд байгаа. Ухаад ярилцахаар. Гэхдээ зохиолчийн галтгоог ярих хэрэг за яриад товчхон. Жишээлбэл тэр бол айдас гэж байгаа байхгүй. Тэр нэг тийм эмзэглэл айдас. Ягаад гэхээр манай энэ нийгэм одоо тэр панангийн туужид бол жишээ нь уулын мухарт байсан бас л нэг гинхээ хоёр амтэн. Хоёр жаахан залуу дээр нэг тээврийн жолооч ирээд бүр тэр гэр орныг самарч хаяад их нэрийг аваа авчиж байгаа шүү дээ. Тэгээд эцгүү гэрт нь нөгөө залуу маань архитж амьдралаа сүрүүлээд тэгээ одоо тэр пан ч гэсэн чомтой нийлж хоттой хойноо сайхан нудраад нөгөө гэр орноо орхиж нөгөө залуу маань архицаар байгаа тэр сайхан айл хэрхэн нэг хавар өвлийн заагт одоо балган дөрөж байгаа байгаа. Тийм тууч. Үүний цаана үнэхээр л айдас байсан. Одоо тэр гинт фар хийсэн тэр эрх чөлөө цонхоо онгоолгохоор тэр ялаач орж ирнэ, цэвэр агаарч орж ирнэ гэдэг шиг тэр нэг тийм догшин давлгааны өмнө одоо монгол хүн энэ жижигхэн монгол орн яаж байх юм бэ гэдэг айдас ихэтэн хүмүүс төрсөн, зохиолчд төрсөн. Тэр эмзэглэл яа харахгүй туссан гэж одоо Инголт зохиолч хэлдэг. Тэрнтэй адилхан нэг ийм эмзэглэл энэ Тэнгэрийн цаг болоогүй дотор бий. Ирэх чөлөөний цаг ирсэн байж болно. Бид энэ Тэнгэрийн цаг гэж ойлгоод байна. Пунцламагийн очроод Монгол улсын анхны ерөнхийлөгч Тэнгэрийн цаг гэж ном байдгийг шүү гэж ярих юм бол намтай ном. Тэр чинь болоогүй. Яг бид нар үүдээ нээсэн байж болно те. Гэхдээ бид нөгөө нэг Чингис хааны шиг те. Одоо тэр ярианы ихэнд гарсан шиг те. Шар нохоо шарвалзан бууж ирээд алангой ихэн хэвлийд оршоосон шиг. Тэр тэнгэрлэг тавилан бүтээхэд тэр үүдээсээ фянд хүрхээр те. Түүнд хүрэхээр тэднээсийнхээ тэр энэ эренбэд хүрэхээр тийм хүчрэх сэтгэлгээтэй ард түмэн байж чадж гин үү? Магадгүй тэр өвдөдөөс хоцорсон юм биш үстэй гэсэн эмзэглэл.
Гэвч учраас тэнгэрийн цаг болоогүй гэж хэлсэн болов гэж би бодсон. Энэ тулж яриагаа яг энэ зохиолын тухай яриаг бол би нэг хэлэгч. Дахиж ярихаар цэцэрэгч гээд байгаа. Яах гээд байна? Цэцэрэгч гээд. За ингээд ерөөдөө тэрийн яриа зохиолчийн намтраар уран бүтээлээр эхлээд тэнгэрийн цаг болоогоо туужаар өөрнөө тарцуулсан сайхан зохиол судалгаа ингээд олон зүйлийг сайхан ярилцлаа. Тэгээд би зочин бүрээсээ асууж байхаар нэг юм 8 асуулт бэлтгэсэн. Эхний асуулт маань болохоор яагаад бутгал зохиол судлаач мэргэжилтэй болвоо магистр шүү дээ. Зохиолын магистр. Сургуулийн Франц хэлний анги төгссөн л дөө. Франц хэлний ангийн түүхэнд их муу төгсөгч дээ нэгэ. Доороосоо ихтэй явж агсдаг. Тэгээ гайхуулах юм биш дээ. Юу тий Франц хэлний анги сурч байхдаа одоо тэгээ утга зохиолын дугуйланд ордог. Тэгээ 1997 онд хүрээг өгөөд одоо энэ Батхойг доктор ийн бүлгийнхэн найзууд Инхолтбаатар гэх мэт зохиолчд одоо хүрээг өгөөд штэ. Одоо энэ одоо Сван самтлагийн найзууд гэх юм хаа энэ нөхдөд чинь утга зохиол энэ нэгдлийг нэг сэргээсэн байдаг. Тэгээ чинь 10 жил мөчлөгтэй явдсан шүү. Одоо бас нэг сэргэх гээд байгаа шүү. Тэгсэн манай үед нэг 6 7 оны үед бид нар оюутан болоход бидний үед бас нэг 50 хэдүүлээ дуурайдаг мөнгөрдөг. Одоо тэр уран зохиолын дугуйлангууд хийсдэг 7 хоногт одоо 5 сургууль дээр дугуйлан болдог. Ажлын 5 өдөр дугуйлантай. Нэг шүлгээ уншаад автобусанд хэлхэлдэг. 10-20 л яваад байдаг. Зүг үрийн шүлэгтэй зарим нь сайхан цагаан шүлэг өчнө, зарим нь зүгээр юу яваа. Тэгээд тийм л байсан. Тэгээд тэрийгээрээ би уран зохиолын ангийнхнаас илүү баг тэр заримдаа лекс мэгсэнд зааланд нууцаар ороо суудсан жаах шиг Галбаатар гэсэн лекс мэгс дулан багшийн лекс мэгсэнд тэгээд одоо тийм тэгсэрэн байгаад одоо юу 4 төгсөөд нөгөө агсан төвчний магистрийн судалгаа хийх тийм зорилготой ер нь тийм л дээ манайх. Тэгээд нэг магистр чи магистргүй хүн биш болчих гэж ах шиг санагтаа. Тэгээд магистрт орохдоо утга зохиолын чиглэлээр доод тэнхэндээ тэр үед дулан багш тэнхмийг удирчээсэн. Тэгээд дулан багшийн удирцсан тэнхэндээ очротын дашуулгын яруу найргийн тойрол зүг гэдэг сэдвээр магистр хамгаалсан. Тэгээд судалгаараа одоо орсон гэх юм уу? Тийм. Судлаачаар суралцж байгаа, судлаач өрмөржил сонгоё гэж бодож байгаа залуучууд төв нартай хандаж үг хэлвэл одоо би нэг сүдтэй ч одоо судалгаагаар ажилласан ч нэг сүдтэй үр дүнгууд маань гараагүй л байна л да. Номууд маань эхнээсээ гаргалах л та одоо энэ аваар мангас. Тэгээд юу би нэг л юмыг ойлгосон л доо. Жохон тийм даацтай сэтгэх юм одоо юу гэмээр юм. Өргөн хүрээнд сэтгэхийн тулд өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй шүү судлаач юм. Тийм. Зөвхөн одоо нэг уран зохиол таашаал хөөгөө яваад ахаар зүгээр л уран зохиол таашаадаг уншигч. Гэтэл уран зохиол судлал гэдэг маань одоо маш өргөн хүрээний зүйл болчихлоо л да. Глобал зүйл одоо жишээл домог зүйл судлал тэ одоо ингээл бүх зүйлийг одоо ингэж ойлгож иж уран зохиолыг ойлгох болчихлоо. Ялангуяа пост модерн нийгэмд. Одоо жишээл Умберто Эко одоо Монгол дээр гарах гээд байж штэ. Одоо Умберто Экогийн тэр Сарна нэргийн арманыг орчуулагч ташман орчуулаад гаргах чинь. Тэр Сарна нэр арманыг уншаад ойлгох уу гэдэг чинь асуудал байхгүй. Ер нь бол манай их зарим судлаачд бол ойлгохгүй. Яагаад гэвэл тэр теологийн нэр том ёо тэр судалгаа тэрний чинь тэрийг орчуулгын дээр одоо баясгалан суухтаа баг дахиад орчуулахын дайны юм болж ийм надад хэлээд байгаа байхгүй. Уран зохиол өөрөө ийм тийм юу болцсон. Нүсэр одоо тийм мэдлэгийн процесс болчихжээ. Мэдээж онгод нь байлгүй яах вэ? Тэгээ онгодтой байлаа гээл одоо хүн юмыг шүүмжлээл одоо тэгэл ингээл уран зохиолын нэрийн өмнөөс ингээл агуу их уран зохиолын нэрийн өмнөөс уран бүтээлийг хийж байгаа хүмүүс рүү дайраал одоо тий. Эсвэл тий тэгэх одоо бол хэцүү. Их тийм хандлага бас манад байна. Тэгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Уран зохиолчны хүсэл мөрөөдөлтөд хүрэх гүүр байж болно. Гэхдээ түүнд хүрэх хэрэгсэл бол биш. Тий. Зохиолч хүн өөрөө хүлээн зөвшөөрөхийн тулд зохиол бичдэг. Түүнтэй адилхан судлаач хүн өөрөө хүлээн зөвшөөрөхийн тулд сайн судалгаа бичих ёстой шүү дээ. Тий. Зохиолыг нэг талаас нь хараад одоо ингээл өөрийнхөө өнцгийг тулгаад байх бол судлаачийн гол ажил биш юмаа гэж хардаг. Тимч байсаар ирсэн. Одоо жишээл манай уран зохиолын том судлаачд байж шүү дээ. Одоо хин Цэндийн дамжин сонгооч юм уу те. Дулан багш ч юм уу Хасбаатар гой те одоо сайн бэлэн дуугай төв суурьтай уран зохиолоо өвөө судалдаг одоо
Хөрөл Баатаргаа тий манай Галуу Баатар багш, Сорогдгийн их хоёр багш. Энэ хүмүүс хэзээч бодлоо тулгаж өөрийн бэлтгэгчийн хүслээрээ уран зохиолыг харж байгаагүй. Энэ хүмүүс бүтэн салбарыг одоо хиний хилдгээр одоо нөгөө Лувсан Вандангойн хилдгээр одоо луу болдог шүүний авал Лувсан Вандангойн хилдгээр улсын масштабтай харж иж бичижсэн байхгүй судалгаа. Улсын масштабтай харж байна. Би саяхнаас энийг ойлгож байгаа. Тий. Судлаач гэдэг бол бас тийм ч амар ажил биш шүү гэж хэлмээр байна тий. Хүсвэртэй ч ажил биш байна. Тий. Үргэлж суралцдаг зохиолч яруу найрагчаа нэрлүүл. Үргэлж суралцах гэж одоо хаашаа юм бэ? Урам зориг сэргээдэг. Гэвэл одоо Тангадын Бандэр гэдэг зохиолч бий. 21 хөрөг. 21 гэж тий. 21 хөрөг гэдэг номд би үнэхээр дуртай. 21 хөрөг шиг тийм онготтой ном фикшн их ховорхондоо миний мэдхээр. Саран зэв гээл тий бас сайхан тааж. 21 хөргийг би уу эргүүлж харах дуртай. Тэгээд олон сайхан зохиолч байна дөө. Тий. Хаяа одоо яруу найрагч Үлзий төгсгийн ганцаардлын дасгалыг нэг сөхөж харах дуртай. Тий. Галсан сүхийн бурханд хэлэх зөвлөгөөг би цээжилсэн. Авч явдггүй. Тийм хаяа мөрийг нь дотроо хөлгөх дуртай. Хүлхэх. Мөсөн мөндөр шиг шүлгүүдгээд би галсан сүх бах зорж шүлгэгдсэн байхгүй. Их мэдээ. Тий. Уншвал захих уран зохиолын 3 ном нэрлүүл. Надад бол айхтар би техник редактораар ажилласан. Ерөнхий редактор ч юм уу да. Милан Кундерагийн юу байгаа төвчийн аргу хөнгөн оршихуу гэдэг тэгсээ гэж хүний орчуулсан. Такта паблишингийн анхны номуудын нэг. За энэ Милан Кундера бол угаасаа дэлхийн одоо уран зохиолын сэтгэлгээ, бичлэгийн стилд эргэлтийн чанартай эргэлт авч ирсэн зохиолуудын нэг. Одоо монгол хэл дээрх зохиолуудад би хэлье. Одоо гадаад зохиолуудад тэртээ дэргөө гадаад хэлээр зохиол уншиж байгаа хүн бол тэртээ дэргөө миний зөвлөгөөг сонсох шаардлагагүй байна. Угаасаа хэл алхаад тэр сэтгэлийн задарч байна. Хоёр хэлээр сэтгэнэ гэдэг бол угаасаа задрахын шинжил. Тэгээд монгол хэл дээр байгаа сайн орчуулга даа үнэхээр тэр төвчийн арга хөнгө оршиход нэлээд бас чөмөг дондол суулсан орчуулга. Залуу улсууд бид нар хийсэн. Их хичээсэн. Тэ. Яруу найрагч дэлгэрмаа техник редактораар нь тэгсээ орчуулад би ерөнхий редактораар ажилласан. Тэр ном миний дотор ороолгаараа тавьчих шиг болсон. Яаж ингэж биччихин? Яаж ийм хүн санааг хөнгөнөр философт нь вэ те? Хүмүүсийн харилцаа хандлага те? Цаанад нийгмийн фундамент дээр яаж гоё нааж чадж байна те? Энэ их чухал надад санагдаад. Тэ. Дараа нь бол зохиолч аюур заны орчуулсан өвгөд гэж зохиол байгаа. Энэ Уильям Фолкнер гэдэг их чухал зохиолч юм. Модерн урлагийн одоо том мастер л да. Модерн хүүрнэлийн. За тэг өвгөд туужийн орчуулга бол гайхамшигтай. Аюур зан ахын хүүрнэл зохиолоос одоо аваагүй таашаал орчуулганаас нь авсан одоо тэгж хэлвэл аюур заах гомдохгүй байх л та. Йоо үнэхээр тэр нөгөө ман дундуур ингээл бугын ивэр цэрэлзэл орж ирдэг тэр намрын ой бол ёо үнэхээр тэр нэг сэнгийн эрдэнэ гойл усан цэрэг уншиж байгаа юм шиг мэдрэгддэг. Энэ бол үнэхээр сонгодог модерн зохиол. Би хойноос нь уршаа явж ин заяа. Би сая эхлээд төвчийн арга хөнгө оршихуу пост модерн зохиол ирсэн. Дараа модерн зохиол ирлээ. Үүний дараа бол классик реалист дараа маань байна. Реалист сонгодог зохиол байна. Тэр нь бол Михаил Шолоховын Дүлгөөн доо. Дүлгөөн дооныг нэг уншихаар би нэг 2 уншсан юм. Нэг унших би Багдад нэг уншсан 10 жилдээ тэгт дарлуулад оргиол гэдэг юм ойлгоогүй. Аксиня гэж нэг сайхан хүүхэн Наташа билүү гэж нэг азгүй хүүхэн байна. Григори гэж нэг сайн ир байна гэсэн. Тийм бодлоо. Тонголог тамираас цаашаа хэвтрээгүй гэж шал ондоо хоёр өвөлмжтэй армаа шүү дээ. Тэгээ энэ бол баг Монголын үндсэн зохиол юм шиг энэ орчуулсан нөгөө дипломат хэмблээ тэр хүн чинь маш сайхан орчуулсан. Бас монгол хэлний гайхамшиг юм байна орчуулгын. Тэг энийг уншихаар нэг амьдрал туусан юм шиг болсон. Сүүлд би нэг уншсан. Жилийн өмнө уншсан. Яг бүтэн амьдрал дундуур ороо гарах шиг санагдсан. За энэ 3 номыг санал болгомоор. Дээр нь одоо манай одоо сая Болор софт дээр нөгөө монгол бичгийн Unicode бичсэн багийн одоо тэргүүлэгчлээ. Онолт Жаминсүрэн гээд багш байдгийн уран бичээч. Жаминсүрэн багш надаа хөх судрыг нэг уншихаар яг сабаг тэр шолох урах юм ярьсан л да. Нэг уншихаар миний амьдрал нэг ураг шахдаг гэж хэлсэн.
хөгс өдрийг нэг туулаад гаргач бас монгол хэлээ нэг туулаад гаргахтай адилхандаа хөөхт үнгээ хэлж ирсэн. Дөрөвдөг дээр нь бонуснд нь хөгс өдрөө хэл. Номыг хэрхэн сонгож уншдаг вэ? Сая Баабар дарахтай би Баабар гойтой нэг сая нэг товчхон яриа хэлээ. Таймс сэтгүүлийн 400 дугаар 400 дахь дугаарт одоо үндэслэн байгуулагч нь одоо Баабар дарах шүү дээ. Баабар олон дугаар гарсан ба шүү дээ. Тий 400. Ер нь бол цог сэтгүүл 327 дугаар гарсан гэдэг чинь 47 оноос хойш шүү дээ. Тэгэхээр цог сэтгүүл тийм үү гарсан байхыг бодоход тайминг энэ 400 бол амжилттай байж магадгүй, рекорд байж магадгүй. Гэтэл яг нарийн бүрт статистик надад байхгүй. Гэхдээ энэ бол рекорд байх. Тэгээд яг хажуугаар нэг зургтын хөтөлбөр гаргаад идэг нөгөө шар мэдээний сэтгүүл интертэй өсөлдөхгүй л дээ. Тэднэр бол 5 гол дугаар гарсан баг. Тэгээд тэрэн зориулаад Баабар дараагаас асуусан чинь уран зохиолын тухайг саяны асуултыг асуулаад хүн ерөндөө 30 хүртлээр уран зохиолтой ер нь танилцчих хэрэгтэй юм. Түүнээс хойш угаасаа өөрт чинь сонголт үлдчихдэг. Түүнээс хойш чи угаасаа сонгоод уншдаг болчихно. Тэр сонголтын дагуу уншина. Магадгүй 30 наснаас хойш тэ дандаа сонголтын дагуу уншина. Тэрнээс өмнө чи харин уран зохиолын мэдлэгээ сайдар зэгсээд авчвал зүгээр. Тэгвэл бас уран зохиолд бас карьер хийж болох, уран зохиолыг судалж болох нэг боломж байж болох юм. Тэ тэр хөтөлний хүнд бас нэг ухамсар сууж та за энэ оюун чимэрхүү зохиол нэг юм дээ гэдэг ч юм уу тэ. Нэг хамтаа болчдөг. Тэгээ түүнээс хойш цаашаа сонголтоор л явдیں۔ Да гэж тий хэлсэн. Хагаад олохгүй байгаа ямар ном байна? Алга болчих юм да миний номууд одоо. 2 ном алга болчихжээ. Одоо яг хэрэг болоод байна. Юу Дулан багш одоо Минд оёогон соёл яруу найргийн активаас 2006 онд их Монгол улсын оёогоор хийсэн санагдаад байна. Одоо Орос хэлтний яруу найраг, Испани хэлтний яруу найраг, Франц хэлтний яруу найраг, Хятад хэлтний яруу найраг гарсан. Тэгээд Дулан багш одоо Францаас Монголд орчуулсан бүх одоо яруу найргийн үндсэнд нь бүгдийг нь одоо эмхтгэж одоо мундаг судлаач болохоор бүгдийг нь зангаргаараа эмхтгэхэд тэгээд Дулан багш нэг тийм Францын яруу найраг гэж шар ном гаргасан. Тэр ном сая яруу найрагч хасрын байж ахаар нь би баг өгчөөчтэй гэж гуйгаад барсангүй өөрт нь бас их нандин ном боллоо та. Тэгээд тэр номыг хайж ийн. Тэр хасар ахын сонсвол тэр номоо надад өгөхсгээ дахиад нэг зүж бодох хэрэгтэй. Хасар ахаа. Хоёрт энэ подкастыг хасар ах сонсохгүй. Хоёрт юу гэдэг ном байгаа. Пауст гэдэг одоо энэ хоёр ерөнхийлөгчийн 50 байтын дунд орсон. Гетегийн Паустыг Монгол дээр бүрэн орчуулсан байхгүй. Яг нь сайтар шүлгэсэн орчуулга бол биш юм шиг байлаа. Гэхдээ тэр бас алга болчиход хүүхдүүд одоо яг Пауст заах одоо семестр таарчаад одоо яг одоо би энэ дөрөвдөгт Пауста заана. Тэгэхээр нөгөө Пауст нь олдохгүй алга болчих. Тэр одоо Фауст байвал одоо надад өгөөч би бас нэг хитэн төгрөгийг өгөөд авъя. Манай одоо соёлын оюутнууд соёлт гişээ заадаг юм байна. Оюутнууд тусаад очие гэж хэлээ. Тийм хоёр асуудал байна. Төлөө асуулт маань ном унших арга барилыг оюутнууд залуучууд нэрх бол их зүгээр юм уу гэж. Зарим хүмүүс тэмдэглэж уншин, зарим нь ач холбогдолд нь тэмдэглэн дэвтрээ гаргаад дэвтрээ хөдөлж уншдаг. Янз бүрийн л арга барил жил уншихны хурд нь 2 мөр нь уншдаг гэл нэг юм олон төрөл арга байдаг юм шиг байгаа. Тий. Номыг номч олон янз шүү дээ. Таны мэдхүү ном байна. Тэгээ таны мэдхүү номыг одоо элен цэгийн тэмдэглэхтэй тий сайхан уншаад мэдээлэл аваад явчихна тий. Санамж байгаа юм чинь арай мартчихгүй. Тоо баримтыг нь авчна. Энэ бол ингээд сайхан уншиж. Уран зохиолын ном ялангуяа судлын энэ ер нь яагаад ингэж уншигдаад байна гэдэг тэр нууцыг нь тэмтэрх гээд байгаа нэг тийм аазгаа биш тий. Одоо над судлаач хүний ч юм уу эсвэл тэр уран зохиолын домтны ч юм уу утоп уран зохиол миний утоп гэдэг шигтэй тийм хүний хувьд бол би тэмдэглэдэг л дээ. Одоо том арманы хажууд одоо тэмдэглэлийн дэвтэр одоо надад бас энд явж илээ. Ингээ суугаад уншичаараа хажуудаа нэг хуудастайгийн санааг нь тэмдэглэж явж байгаа аюу амар байдаг. Дээр нь одоо ингээд синхрээд ингээд сохлоо штэ ингээд үгэн тэгж биччихлээсээ уншдаг байсан. Тэгээ хизээс эргэж хардаг юм байлээ тэрийг. Одоо тэгэл хаяа ингээл альбом үзэж байгаа юм чи тэрийг дахин үзээд байхгүй шүү дээ. Ингээ очил нургийг наашаа харуулаад ингээ тавьчих шүү дээ. Тэгээд тэрийг харддаг. Тэмдэглэлийн дэвтэр бол хардаг юм байл. Тэр арманы 4-р хуудсанд нэг тийм өгүүлбэр байсан шүү гэх. Тэр санаагаа тэгээд тэр тухай санаа энэ өгүүлбэрийг ингэж бичсэн нь одоо надад ингэ санагч байна гэх мэт ийм тэмдэглэл хөтөлсөн байна. Гэхдээ энэ нэг тийм олон ном дээр бишээ. Яг үнэхээр чухал гэж утсан ном дээр л хөтэлдэг л дөө. Тэгээд би тэгэхээр хүн амьтны нүдэнд одоо манай залуучууд нуудны гоё сая байна л да. Нэг үнэтэй кофе уугаад 5-6 мянган кофе ч бас үнэтэйдээ орно ер нь бол тий. Дарихын задгаад 5 мянгаар
одоо бэлэн идээд амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Одоо гिच дотор идээд амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Гэтэл одоо 5900-ийн medium copy аваад тэрний хажууд одоо юу ч юм бэ унших нь те бас амьдралын нэг юм залуучуудын их гоё хив маяг байна. Одоо манай оюутнууд нь харагддаг. Бас тэг чамирхаж уншдаг юм аа. Тэгс уншихаар нэг л үнэмшлэг бол хүн амьд нь хараад нэг нэг сайн хулгайч нөгөө явах суухан харагддаг гэдэг шиг би хүмүүсийн нүдэнд нэг ном уншиж харагдах айгуу дургуу тэгээ. Тэгсэн мөртлөө амжуулаа уншсан л байдаг л да. Тэг багасаа уншсан дадлал ирэхэд тий. Уран зохиол миний утопи гэдэг пэйж хуудсан Facebook дээр тий. Миний пэйж. Уран зохиол миний утоп гэдэг хоёр нэг пэйж байгаа, нэг групп байгаа шүү дээ. Одоо Сэтгүүч Баттуяатай хамтруулж ажиллаулдаг юу уран зохиолын тухай яриа гэдэг групп. Тэгээ яг өөрийн чинь подкастын одоо зочноор авсан аюу бэлгшээж байна л да. Ягаад тэгэхээр би нөгөө талд нь одоо WeChat дээр уран зохиолын одоо категориудын тухай ч юм уу өхлийн тухай уран зохиол дэлхий одоо анархист уран зохиол, underground уран зохиол ямар байсан юм бас ингээл. Тим сэдвтэй. Бас нэг юм уран зохиол дагнсан өөрөж бол номын жор гэж миний бол зөвхөн уран зохиолоор дагнсан подкастууд ажиллаж эхэлж байгаа юм. Одоо юу нэр ямар нэртэй подкаст байх вэ? Уран зохиолын тухай яриа гэсэн нэртэйгээр явж гэсэн тийм подкаст одоо бол өвөр Монголд яг WeChat-аар нэг юу маягаар тань мэдхэн хүрээнд цэцгэж байгаа. Гэхдээ одоо бол тэр юунуудаа эвлүүлээд одоо Яруу найрагч Бацаатай хамтарч байгаа. Одоо Лонхонд байсан шүлгүүд гээд Яруу найргийн ном гаргасан. Бацаа өвтөр нэг тийм юу гаргасан. Подкаст гаргасан. Өчигдөрхөн уран хайхтай нэг подкаст хийлээ. Тий. Ховор зочныг олсон байж. Ховор зочныг олсон тий. Тэгээд гэх мэт нэг амьд уран зохиолын яриа хийх бодолтой. Тий. Тийм иймэрхүү ажлуудтай болохоор тэрийг түгээхийн тулд одоо пэйж нэг хэрэгтэй шүү дээ. Тий. Яг энэ подкастынхаа дураас холбоосоор сайхан оруулчаа тэгээд хүмүүс ороод сайхан уншаад танилцаад яваад басгаа шүү дээ. Тий шүү дээ. Тэгээд битээр бол нэлээд удаан ярилцлаа. Урилгын маань хөдөж авч хүрэлцэн ирсэн их баяртай байна. Яруу найрагч хүнийг өрсөн юм шиг өөрийнхөө шүлгийг уншиж өгөөд манай подкастыг жаргаж өгөөч гэж хүсэж байна. За шүлэг унших хөлөө те. За одоо шүлэг одоо цээжинд ёстой багтаа бичсэн нэг оюутан багтаа бичсэн нэг хоёр шүлэг уншижээ. Багийн ховчлаас. Нэг нь одоо амьдралын сайн сайхны тухай шүлэг юм. Алгаа эргүүлэхэд түмэн зураас алган дээр минь нар тусаж байна. Амьдралд харамсах юм алга. Нүдээ өргөхөд цагаан ус. Нүдэн дотор минь үүл нүүж байна. Амьдралд харамсах юм алга. Чихээ сонортоход салхины дуун. Чихэн дотор минь ертөнц дуулж байна. Амьдралд харамсах юм алга. Хөлөө өргөхөд миний мөр. Хөл дор минь хорвоо бүтэн байна. Амьдралд харамсах юм даан чалгаа. За 18-д одоо ямар амьдрал үзэх гэж харсан байна. За тэгээд юу хаврын тухай шүлэг унш. Нялхсын дуум мэт салхин цэцгсэн би гжигдэж уруулын арьс адил уринаар төөнөх хавар цаг. Дан хөрмний минь халаасанд мартаж орхисон торгон оймсны үнэр мэт тод ялдамхан хавар цаг. Хүзүү шанхыг шимэн озож ирэв. Хүслэн хяслан сэрэн сэдрэж ирэв. Ийм адгуун цагт эмс дагнсын дүр товлаад эд хүчин төгөлдрөөр биеийн дотор нисэлтэхэд янгийн халуун өдрөлд дэвтэж гисэн сэтгэлээ би яран өөрөөсөө чөлөөлж цонхоо зэлийдэл нэвэ. За баярлалаа. Сонсогчдаа та бүхэн манай эхний дугаарыг хүлээж авлаа. Номонжир подкастын дараагийн дугаар иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.